За өнөөдөр гэгэн бэлэг сургуулийн маань өсгийн тайлан төдөрлөг зохион байгуулагдлаа. За энэ жилийн хүрээнд бол нийт 43 хүүхэд маань өсгийн хүрээлэнгийн тайлан төдөрлөгтөө бол амжилттай ойролцоод зохион байгуулагдаад одоо дуусч байна. За энэ жилийн өсгийн хүрээлэнгийн тайлан төдөрлөгийн маань онцлог гэвэл хүүхдүүд маань өөрийнхөө нэрний эхний өсгийг алдаршуулж, өөрөөрөө бахархах, өөрийнхөө нэрний гол утга санааг ойлгох, өөрсдийнхөө хүсэл зориг тэмүүлэлээр дүүрэн хүүхдүүд өнөөдөр баярт маань оролцоод өндөрлөж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилийн 1-р ангийнхаа хүүхдүүдийн SLT-г аваад эхэлсэн бэлтгэл хичээл маань ороод ирж байгаа. Намайг хангөргөл гэдэг. Би гэгэн бэлэг сургуулийн 1-р ангид сурдаг. Би өрсөлдөөн баяраа хийж байна. Багш нартай баярлалаа. Өсөг боллоо би. Миний нэр бол Мишель. Би гэгэн бэлэг сургуулийн 1-р анги. Би бичиж та бодож сураад өсөглөлийн баяраа хийж байна. Би ийм өсөг болсон. Мишель бол миний нэр, мэдлэг бол миний Мишель, мэдгүйгээ мэдгэн хөгжилтэй. Баярлалаа. Намайг Эсүү гэдэг. Та бодоод бичиж сурлаа. Өсөглөлийн баяраа хийж байна. Би өсгийнхаа шүлгийг уншиж өгч байна. Хайрыг сэтгэлээсээ түгээдэг. Хацар нэнэхээр онцгойдог. Хангөргөл нэртэй хүү би. Өсгөлтэй хамт ирлээ. Хан гэдэг нь хуучгаад илэрхийлээд, оргил гэдэг нь зорилгын дээр түншил. Нэрчгээ би өргөж өөдөө тэмүүд, нар мэд гэрэлтөө оргил хүрлээ. Нэгэн бай ангийг удирсан уран чимэг агшин. За манай анги болохоор 23 сурагчтай. Өнөөдөр нийт 48 хүүхэд өсгийн хүрээлэнгийн удирдлагт оролцлоо. Тэгээд үнэхээр сайхан болж өндөрлөө. За энэ хичээлийн жилд болохоор бид нэр хүүхдүүдийг одоо ямар ч хичээл дээр уншаад ойлгох гэсэн зарчим баримтлаад бүгдийг нь амжилттай төгсгөж чадлаа. За тэгээд хүүхдүүдийн маань туслаж тэмцсэн эцэг эхчүүд болон бүх багш нартаа маш их баярлалаа.